Шин төмөр зам төсөл Чингис Бондын санхүүжилтээр улсын хөгжлийн нэг түвшин төмөр зам. Манай улс Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улстай төмөр замаар холбогдсон. Энэхүү замаар олон тооны ачаа бараа тээвэрлэн оруулж гаргадагаас гадна олон улсын хүн тээврийн галт тэрэг аялдаг. Тэгвэл дотооддоо шин төмөр зам байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд 5 толгой гашуун сухатын чиглэлд Чингис Бондын санхүүжилтээр нийт 267 км шин төмөр замыг байгуулж, энэхүү бүтээн байгуулалтын үйл ажиллагааны зардал зориулан Чингис Бондын хөрөнгөөс 200 сая Америк долларын санхүүжилт хийсэн. Уг төмөр замыг 2015 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулна. Тус чиглэл дотоодын 12 туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд 1700 гаруй ажилтан 700 гаруй техникийн хүчээр ажлыг үргэлжлүүлж байна. Нийт 267 км төмөр замын газар шорооны ажил, 80 гүүр хоолойны ажил, 57% гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 51% байна. Гашуун сухаа чиглэлийн төмөр замыг байгуулснаар автозамын тээвэртэй харьцуулахад тээврийн зардлыг 50%-аар бууруулж, нүүрсний зах зээл төрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх эдийн засгийн тооцоолол гарч байгаа юм а. Нүүрсийг төмөр замаар тээвэрлснээр байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах ба төмөр замыг дагсан өртөө тосгонууд хөгжих боломжийг бүрдүүлж, шинээр ажлын байр бий болгоно. Ухаах удаг гашуун сухаа чиглэлийн төмөр зам 2015 онд ашиглалтанд орсноор 5 толгойн ур хагас экспортлох нийт 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой болох юм. Энэ нь улс орны эдийн засгийн хөгжилд түлхэж өгөхөц бүтээн байгуулалтуудын нэг юм а.